За сайн байцгаана уу? Монголоо ярьсан Монгол ярилцлагынхаа энэ удаагийн дугаарыг эхэлж байна. За ингээд монголоо ярьсан Монгол ярилцлагын маань 10 дахь удаагийн дугаар Монгол Costumes компани захирал, академич, профессор, доктор Сувдгой маань урагдан оролцож байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу та? За сайн байна уу? За их олон хүншин дуудаж явах шиг байна. За активч гэхээр одоо хүмүүс бас их өөр хэмжээнд алахгүй одоо шинжлэх ухааны активч биш үү? Энэ маань одоо би саяхан дөрвөлгийн активмаас авсан ийм активч цог юм байгаамаа. Тийм учраас энийг бас зөв ойлгоорой хүмүүс тэгвэл одоо бас арай өөр төвшөнд ойлгочих гэж санаа зовж байна. За өдрийн мэнд хүргэе. За их сайхан ийм Монголоо ирсэн Монгол гэдэг ийм сайхан одоо нэвтрүүлгийг ийм одоо шинээр ийм гоё сайхан контент гаргаж байгаа та бүхэнд одоо бас талархлаа илэрхийлье. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч дэлхийн өнцөг болон бүрт амьдарч байгаа Монгол дотоодчуудаа Монгол улсын иргэдтэй Монгол үндэстнүүдэд зориулаад өөрийн үн цэнтэй судалгаагаа танилцуулахаар бидний урилгыг хүлээж авсан танд маш их гялалаа. Тэднийхээ өмнөөс баярлалаа талархлаа илэрхийлье. За баярлалаа. Та бүхэнд одоо бас гялаасан талархлаа дахин илэрхийлье. За тэгэхээр совдөгчид та бол одоо Монгол өв соёлын нэг болох энэ Монгол хувцсны одоо түүнийг судлах, дизайн загварыг нь боловсронгуй болгох, түүнчлэн түгээн дэлгэрүүлэх үйлсэд бол өнтэй хувь нэмэр оруулсан хүн юм аа. Тэгэхээр одоо та яагаад өөрийнхөө амьдралыг одоо энэ хувцас өв соёлтой холбочвоо? Энэ бас их сонирн байна л да. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За миний одоо мэргэжил хувцсны загвар зохион бүтээгч инженер. За тэгэхээр энэ мэргэжлийг би сонгож аваад одоо Оросын холбооны улсад одоо тэр үеийн зөвлөлт холбоот улсын Киев хотын хөнгөн өдрийн дэд сургууль одоо суралцж төгссөн. Тэгэхээр одоо тэр үеийн социализмын үеийн одоо төрийн одоо бодлогоор бэлтгэгдсэн боловсруучч гэж одоо өнөөдөр би өөрийгөө боддгийн. Тэгэхээр энэ мэргэжил одоо хувцсны загвар зохион бүтээгч инженер гэдэг энэ мэргэжил тухайн үед одоо Монгол улсад Монгол ард улс гэж ярьж штэ тийм ээ тэр үеийг чинь. Тэгээд тэр улсад одоо социализмын бүтээн байгуулалт эд явагдаж байсан. Үйлдвэрлэлийн одоо алтан үеийн тим үе байсан. За би тэгээд оюутан болоод би нэг сонин бас өөрийнхөө одоо яг нэг дээлний талаар бодсон одоо нэг анхны сэтгэлийг бас ярих гэж бодож байна. Тэгэхээр би яг одоо оюутан болоод очиход одоо манай сургууль дээр бидний одоо мэргэжлийн дагуу дэлхийн хувцсны түүх гэдэг ийм хичээл авдаг байсан. За тэгээд энэ түүхийн одоо номыг тэгээд зохиолын ном байдаг байсан. Тэгээ яг Монгол хүнийхээ хувьд одоо энэ номыг одоо хуудсыг эргүүлээд Монгол хувцсны талаар ямар одоо мэдээлэл хамгийн түрүүнд эргүүлж харж исэн. Тэгээ одоо харамсалтай тэр үед тэр номноос би нэг үйлбэрч болж хараагүй. Тэгэхээр энэ бол тухайн үед миний одоо тэр одоо оюутан байх үед одоо надад одоо бас нэг тийм маш тийм утранг үзэл бодол гэх юм одоо тийм одоо сэтгэл төрж исэн. Тэгэхээр тухайн үед бол 74 онд бид нар чинь 75 онд бэлтгэлээ төгсөөд 74 онд бэлтгэлээ төгсөөд 75 онд сургуульд очиж исэн гэсэн үг. Тэгэхээр тэр үед бид нар социализмын үед толгойд улсыг одоо улсад сурч байхад бидний тэр үе бол одоо монголчуудыг юу гэж хардаг байсан бэ гэхээр одоо 16 дахь республик. Оросын зөвлөлт холбоот улсын 16 дахь республикийн хэмжээнд биднийг одоо бас тэгж хардаг байсан үе. Тэгэхээр эдгээр бүгд найрамдах Монгол ард улс гэж улс орн маань одоо энэ тусгай тогтнол болсон ийм үе байсан боловч одоо яг өнөөдрийн энэ одоо байдлаас ингээ харахад би бол одоо тухайн үедээ өөрийгөө мэдчихгүй Монгол хүн гэдгээ мэдчихгүй тийм ээ Монголын өөрийн одоо үүх түүхээ мэддэггүй. За дээр нь тэгээд одоо бидний өнөөдрийн яриад байгаа тэр үнэт зүйл өв соёл одоо үндэсний оюуны дархлаагүй тийм үе байжээ гэж боддгийн. Тэгээд тэр үед бол мэдээж тэр одоо буурай ядуу буурай орон одоо тэгээд өөрийн үүх түүх байхгүй ийм л одоо бидний хувцсны түүх гэхэл одоо энэ дэлхийн одоо хувцсны номонд байхгүй байна гэдэг нь одоо би намайг өөрийн ирэхгүй тийм одоо өөрөөрөө бахархал одоо бахархал омгшил одоо юу гэдгийг тийм ээ тийм юм байхгүй тийм л үе байж л тийм. Тэгээд тэр их бүхий сэтгэл төрүүлсэн.
Тэгээ ер нь одоо бид нар энэ хувцсны түүх одоо Монгол хотын талаар юм тийм байхгүй байсан. А гэтэл одоо тэнд Японы кино, Индийн цаа одоо улс орон бүхний одоо үндэсний хавцуудыг тодорхой хэмжээгээр ингээд гаргасан юм ном байсан л да. За тэгээд би сургуулиудаа тэр үеийн бидний оюутны байдал ч гэсэн ер нь тийм. Одоо өрөөндөө би нэг бас техникийн мэргэжлэгтэй нэг охинтой Монгол охинтой сурдаг байсан. Бид нарын одоо орны ахт одоо кино өмссөн одоо хүүхэнтэй ийм одоо том зургийг бид нар тавьчихсан. Тийм ээ. Тэр үеч Монгол үндэсний хувцас тийм гоё л одоо зураг хатцсан байгаа юм тийм. За тэгээд тэр үед чинь бид нарт одоо барьдаг байсан нэг одоо Японы ирэмдэг төрөвчтэй ирэмдэг одоо Япон хүүхдэд төрөвч. Тэр бол одоо бас бидний хангаа. Тэгээ юу гэж одоо энийг би юу гэж хэлэх гээд нөхөр бид нар ер нь тэгээд өөрсдийнхөө өв соёл түүхээ мэдхгүй одоо өөрийн одоо үндэслүүдээ мэдхгүй ийм үед бол бид гадны соёлыг дагаж дуурайх шүтэх энэ бол маш одоо эвгүй байдаг тийм үе байсан юм байна гэж өнөөдөр бол би боддгийн. За тэгээд сургуулаа төгсөөд одоо энэ мэргэжлэр төгсөөд одоо би үнийн стандартын өсвийн хороо гэж одоо их сайхан байгууллагын нэр дээр сурсан. Би түрүүн одоо ярьжсэн тийм ээ. Одоо тэр бодлогоор бэлтгэсэн боловсон хүчин байсан гэж. Тэгээ энэ үнийн стандартын өсвийн хороо маань намайг оюутан байх хугацаанд ер нь бол одоо тэгээд судалгаа шинжилгээний ажил руу нэлээд их чиглүүлж ирсэн. Яагаад гэвэл би төгсч ирээд үнийн стандартын өсвийн хороонд Монгол хүний биеийн онцлог, антропологийн одоо тэр онцлогуудыг за тэр одоо хүний биеийн стандартыг тогтоох. За энэ талаар нэлийн одоо ажиллах тийм одоо бэлтгэгдсэн боловсон хүчин байсан учраас хорооноос маань одоо байнгын дахиад ерөнхийдөө миний хийж байгаа ажил одоо оюутны ажил маань, дипломын ажил маань судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний тийм ажлууд байсан. За хамт сурдаг хоёр охин маань нэг нь одоо нийтийн ахуйчны яамны нэр дээр нэг нь одоо хөнгөн хүнсний өдөр яамны нэр дээр сурч ирсэн учраас нөгөө хоёр маань одоо сайхан скиз зураг одоо ингээд гаргаад одоо компьютертэй ажлыг хэлэхгүй одоо тэр багт миний ажлууд илүү одоо эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр байсан хорооны маань өгсөн одоо даалгавар тэр байсан учраас тэгээд чигээр би бас одоо ингээд харж байхад төгсөөд ирсэн одоо манай үнийн стандарт улсын хорооны дарга маань одоо ерөнхийсэд байсан Бямсрангоо байсан. Тэгээ одоо оюутнуудаа хүлээж аваад хорооны нэгдэж сурсан оюутнуудаа хүлээж аваад за одоо та бүхнийг бол одоо хороо маань ингэ сургасан. Нэг 7-8 оюутан төгсч ирсэн байсан. Одоо та тэгээд хамгийн доотлогт нас эхлээл ажиллах ёстой. Тэгэхээр одоо аймагуудад үн чанарын хилцс гэж байдаг байсан. Манай хороо маань аймагуудад үн чанарын хилцтэй. Тэгэхээр одоо та нарын усын зардлаар хорооны нэр дээр ингэ зурсан учраас одоо ажиллах гэдэг. Тэгээ би одоо ааныхаа одоо тэр үе чинь 3 үеийн түүх намтар түүхээ бичиж өгдөг байсан. Тэрний дагуу одоо дарга маань хараад за чи дундгойн охин юм байна. Мутагтаа очиж ажилланаа гэдэг. Тэгээ одоо даргийнхаа ундаас хэлчихгүй байхгүй одоо тэгээд явах ёстой гэдгийг ойлгоцоор дундгой аймагт очиж үнч нарын хэлцэд одоо ажиллаж миний ажлын гараа хийсэн байдаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу гэхээр миний одоо тэр ажлын өдөртөмж маань юу гэж байсан гэхээр малчтын хувцсны судалгааг боловсронгуй болох одоо үндсэн хэмжээний стандартыг боловсронгуй болох бас одоо технологийн шаардлагын стандартыг боловсронгуй болгох ийм одоо ажлын өдөртөмжтэй би Дундгой аймаг руу явж илаа. Тэгэхээр одоо 80-аад оны үед би 80 онд төгсөж ирсэн. Тэгэхээр бидний одоо үндэсний хувцс Монгол дээр маань малчтын хувцсны одоо тийм хэмжээнд байлаа гэж одоо би ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр тухайн үед социализмын үед байсан бид нар цагаан сар одоо энэ одоо тэмдэглэдэггүй мууч нууцаар тэмдэглэдэг өсчүүд маань тийм ээ. За Монгол дээл үнсдэг байсан ч гэсэн одоо энэ маань үнсэндээ өдөө орон нутагт малчт маань үнсдэг ийм одоо хувцсны хэмжээнд байлаа л да. 80 оны үеийг би ярьж байна тийм ээ. Тэгэхээр энэ чинь болохоор одоо бол өөрөө асар том соёл байсан бүр язгуурын соёл байсан гэдэг зүйлийг одоо судаа гараад ирээд байгаа шүү дээ. Тэр чинь эсрэгээрээ байсан байх гэдэг шүү дээ. Тийм тэрийг одоо яаж баталж гаргаад ирвэ? За тийм учраас би хөдөө орон нутагт яваад одоо малчтын хийдэг одоо байнгын хийдэг эргономик хөдөлгөөнийг бас одоо өөрхийн хэмжээнд судлаад тэгээд одоо тэр малчтын хувцс одоо биеийн онцлогуудыг антропологийн судалгаа сургууль заасан одоо тэр
судалгааны ажлын дагуу одоо тэр үндсэн хэмжилтүүдийг хийж малчт маань хэд одоо эмэгтэй ийм одоо биеийн үндсэн хэмжээ бол ийм байх юм байна. За одоо тэр тухайн үед одоо манайх ч орон нутагт төдөө орон нутагт чинь ахуй үйлчлэгээний цэгүүдтэй малчтын одоо үнэтэй дээл одоо тэрлэг эдрийг чинь бүгдийг хийдэг лээ шүү дээ. За одоо цагаалтаа гутал энэ төр гэх тийм ээ. Тэр үед одоо малчтын хувцас одоо нэртэйгээд. Тэгэхээр тэр одоо хувцсны технологийн шаардлага гэсэн даахыг бид нар өөрчлөлт одоо би өөрчлөлт хийх тийм одоо даалгавартай байсан. Тэр даалгавраа биелүүлж явсан. Тэгэхээр би одоо ингэ бодоход миний ажлын гараа маань бас одоо энэ дээл маань бодож анхны ажлын гараа маань тэгж хийж байжээ гэж одоо ингээ харахад тэгж ихсэн байдаг юм байна. За тэгээд дараа нь бид нэр 90 онд одоо Монгол улсад арчлал гарлаа тийм ээ. Тэгээ энэ цаг үеэс эхлээд монголчууд маань бид одоо хин бэ? Ханаас ирсэн бэ? Ямар түүхтэй юм бэ? Тэгэд өөрөө өөртөө хайх, өөрсдийнхөө үг түүхийг судлах. Энэ өнгөрсөн 30 жилд бол энэ ажил маш их одоо сайн явуулаа гэж бодож байна. За тэр учраас би эргээд 92 онд бас нэг гадаадд нэг амьдрах нэг 10 жил амьдрах бас нэг тийм хугацаанууд тохиолсон. За одоо Чех улсад ажиллаж бас амьдарч байлаа. За одоо тэр хугацаанд би бас сургуульдаа өөрийнхөө одоо төгссөн сургуульдаа хийж очиж одоо бас докторийн ажил хийх тийм нь бас боломж олцсон. Тэгээд энэ докторийн ажлыг хийхдээ би Монгол хувцсны одоо элемент бүхий орчин үеийн одоо Монгол хувцсны элементийн орчин үеийн хувцсны загвар зохион бүтээлтийг боловсруулах гэсэн одоо ийм сэдвээр докторийн ажлыг авч ирсэн. Тэгэхээр тухайн үед миний одоо диплом докторийн ажлын удирдагч маань үнэхээр та нарын Монгол хувцс тийм их одоо гэдгийг бас асууж ирсэн. Тэгээ яг монголчууд маань бид нар дээл хуцаа маш өргөн дэлгэр үнсдэг юм аа. Үндэсний хуцаа гэдэг талаасаа би нэлээд ойлгож энэ сэдвээ авчихсан. За тэр цагаас эхлээд би Монгол хувцс бидний одоо үндэсний хувцс ямар үг түүхтэй болохыг одоо өөрийнхөө хэмжээнд үзэж харахыг оролдож эхэлсэн. За тэгээ 10 жилийн дараа буюу одоо үндсэндээ 97 онд би сургуульд очиод 2000 онд одоо докторийнхаа ажлыг хамгаалсан. За тэгээд үндсэндээ би 2002 онд Монголд ирсэн. Тэгээд Монголд ирэхэд би бол миний толгоонд одоо юу гэж орсон гэхээр ер нь би Монголд ирээд юу хийх вэ гэдэг маань энэ зураглал маш чухал болсон байсан. Тэгэхээр би бол Монгол одоо костюмс гэдэг компаниг маш одоо цогц хэлбэрээр судалгаатай судалгаа шинжилгээтэй. За дээр нь одоо бас музей, за дээр нь одоо ингээд IT-ийн бас салонтай. За дээр нь одоо Монгол хувцас төвийн билүүрс одоо судлах, залуу хойч үедээ одоо хэмжүүлэх, өглөөлөх энэ талын ажлыг одоо их цогц хэлбэрээр хийх ийм одоо төсөөлөлт би одоо Чехаас ирж байлаа. Тэгээд 2003 онд Монгол костюмс компани байгуулж тэгээд үндэсний судлалын академи бас ингээд төрийн бас байгууллагатай ингэж үйл ажиллагаагаа эхэлж байлаа. За ингээд өнөөдөр Тэгэхээр ерөнхийдөө та бол ингээ яг Монгол үндэсний хувцсыг бол маш сайн судалсан байна тий. Тэгэхээр яг монголчуудын хувцсны соёл одоо тий хизээнээс эхэлж үүссэн юм бэ? Одоо судалгаанаас ч үндэслэх харахад бид нэр монголчуудын одоо хувцсны соёлгүй ард түмэн гэдэг ингээд анх ихэж оюутан байхад тэгжсэн гэж шít. Тэгвэл яг соёлтой ард түмэн юм аа. Бид нар бүр хэдийнээс эхэлж ийм соёлтой байсан гэдгийг та тэр судалгаанаас хаалж харсан баг. Тэр талаараа нэг жоохон дэлгэрэнгүй ярьж өгөх санаа өмсөн юм баг. За тэгэхээр би энэ Монгол дээл хувцсыг өчргөө одоо бас өндөр түвшинд гэж одоо хэлэх нь хаашаа юм. За өөрсдөө хэмжээнд бид нар судлаа. За бидний төрийн үтшийн үед бол бид нар үндсэндээ Монгол улсын судалгаа бол дэвсгэр зүрийг маш сайн бичиж өгсөн. За тэгэхээр энэ одоо манай Монголын нэртэй одоо Огсаатан зүүч Хандын Нямбууга одоо Монгол улсын түүхэн хөгжлийг харуулсан одоо маш сайхан одоо диссертац байдаг. За энэ одоо диссертацаар Нямбууга маань төрийн сонирхол авч ирсэн. Тэгэхээр энэ ном бол одоо биднэрт зөвхөн багштан гарын алга одоо ширээний ном. За дээрэндээ Бадан Хатангуй байна, Ядам Сүрэнгаан одоо сайхан альбом байна. За Батнаас байна, Амгалангуайн одоо бас ойрдын хувцсны соёл баасан хүү гшин одоо бас
Монголын ойртуудын хувьцаа соёл хэмжлэн дээр олон сайхан энэ судалгааны ажлын одоо суурь одоо бид нарт байдаг. За энэ суурин дээр бид нар үргэлжлүүлж энэ одоо Монгол хувцсныхаа үг төлөвлөлт энэ ажлыг бид нар эрхлүүлж ирсэн. За тэгэхээр бидний Монгол хувцсны түүхт ингээд харахад бидний хувцсны түүх нүүдэлчдийн соёл эрхлүүлэлт маш олон мянган жилийн түүхтэй. Нэг гадны эрдэмтч хэлдэг. Мянган жилээс цааш гэж тийм ээ. За тэгэхээр одоо эх жил бид нар Хүмүүгийн төв тус байгуулсны 2230 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэгэхээр бидний одоо хувцсны түүх бол Хүмүүгийн үед бидний Монгол хувцсны үндсэн төрх бол одоо бий болсон гэж одоо манай судлаагчид үздэг. Тэгэхээр бидний хувцсны нүүдэлчдийн соёл 2230 жилээр наадмын хугацаа ярихаар ийм хэмжээнд байна гэж үзэж болохоор. За тэгэхээр тэр үеийн нүүдэлчдийн хувьд ямар байсан гэдэг талаар одоо манай маш одоо том олдор байдаг Монгол улсын одоо Төв аймгийн Баянчинд байдаг ноён улаас гарсан 1924 онд баха Оросын экспедицийн Казловлагчтай экспедицийг гаргаж ирсэн маш сайхан олдорууд байдаг. За энэ өнөөдөр Оросын ахуйн улсын Санкт-Петербургийн Эрмитажийн музейд дэлхийн одоо төрөлхтний мэдээ учирлаа байж. Тэгэхээр энэ одоо олдор дээр бид нар Хүмүүгийн үед нүүдэлч ямар одоо дээл өмд ятал одоо шийдэлж хөвч одоо өсний засал одоо ямар байсан. Тэгээ энэ бүхнийг харуул маш гайхамшигтай олдор байдаг. Тэгэхээр бидний түүх энэ хувцсны түүхүүд энэ одоо бид нар маш тодорхой одоо ихэлсэн байх нь. Ахуйн баримттайгаар бид нар хэлж болохоор. За тэгээд дараагийн эртний улсууд байна одоо тийм ээ. За тэр эртний улсуудаас ямар одоо нэрэн одоо ингээд яваад бид нар Киданы үед бол монголчуудын одоо өнөөдрийн бидний өмсөж байгаа хувцсны үндсэн төв төрх одоо бас бий болж тэгээд бас судлаач үздэг. За энийг бид нар одоо хамгийн сүүлд одоо нотлох олдурваа маань одоо ховдангийн мөнхөөс сумаас гарсан үзүүр планы одоо олдурууд байдаг. За одоо таавсан санаж байгаа 2015 онд баха энэ Үндэсний түүхийн музейд маш сайхан одоо энэ олдуруудаар гарсан үзэсгэлэн гарч ирсэн. Тэгэхээр энэ олдур дээрээс харахад одоо та бас сайн санаж байгаа Adidas батал гэдэг одоо маш нарийн хатгамалтай Adidas батлын одоо хээний хэлбэрийг одоо маш одоо нарийн гарч гарын ураар одоо ойсон одоо сайхан батал. За тэгээд энэ одоо усаадахта зүрдэг ингэртэй зүрдэг ингэр нь одоо шууд доошо буулсан. Өнөөдөр бидний хувцсны одоо яг үндсэн дүүдлийг хийж болохоор ийм сайхан дээл бас одоо мөрөвчтэй өмд гэх мэтлэн одоо сайхан олдурууд энэ дээр гарсан байдаг. Тэгэхээр бид үндсэндээ бидний одоо хувцсны үндсэн дүр төрх бол одоо энэ үеэс эхлээд бий болж ирсэн. Өнөөдөр бид нар энэ өдий болтын тусаад бидний одоо үндсэн одоо хэлбэрээ одоо яг хэвээр нь хадгалж ирж хатсан. Тэгэхээр одоо ийм дээл үндсний түүхтэй юм аа. Тэгэхээр энэ түүхийг бид нар манайхан одоо залуучууд маань бас одоо бас мэддэг болж байгаа. За ингээд дараа 13 дугаар зууны үед тийм ээ эзэн түүхний үед Монгол хувцс ямар байсан бэ гэдгийг одоо сүүлийн үед манайхан бол маш сайн мэддэг болж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо дэлхийн цаадыг эзэлж явсан эзэн гүрний үед дээл хувцсны соёл мэдээж маш өндөр хэмжээнд байсан. Тэгэхээр энийг одоо сүүлийн үед бидний одоо судалгааны ажил дээр ч гэсэн энэ дэлхийн одоо баримт материалуудыг харуулсан энэ археологчдтойгоо хамтарч одоо Монгол хувцсны нууц тогтжоо Монгол качумс гэсэн одоо номнуудыг бид нар хэд хэдэн удаа одоо шинжилж гаргаж ирж байна. Тэгэхээр түүхээ бол бид нар бас сүүлийн үед залуучууд маань нэлээд сайн мэддэг болж байгаагаас баяртай байгаа. Тийм. Одоо энэ юу яадаг штэ одоо бидний сүүлийн үед нэг Монгол дээлээ өмсөх сонирхол нэмэгдээл ингээ харахад нэг ингэрүүд нь өөр дээлтэй болоод идэр байгаа штэ. Одоо бид 3 өөр одоо юу сууж ин та. Тэгэхээр одоо тэр дагуулаас шалтгаалаад байна те. Эдгээр ингээд тухайн үеийн тийм энэ тэгэхээр одоо манай маань одоо яг эзэнт гүрний үеийн одоо
үеийн одоо ингэртэй одоо мөрөлжин ингэртэй ийм дээл өмссөн байна. Би бол одоо сүүлийн үед одоо Монгол өвлжин захтаа дээл ярьдаг тийм ээ. Тэгэхээр ийм дээл өмссөн байна. Тэгэхээр энэ бол бидний бас бидний цагт хаан цаг үедээ туулж өнгөрсөн дээлний одоо цаг хугацааны одоо юм явж байна. Гэхдээ үндсэн дүр төрх бол яг л хэвээрээ байна тийм ээ. Формата өөрөм сувтаа одоо ташуутаа одоо босоо захтаа гэх мэтлэнгээр тийм ээ. Үндсэн дүр төрх нь хэвээр хадгалж үзсэн баг жишээ. Тэгээ одоо бас юм билээ шүү дээ. Баруун аймгийнхан за одоо Монгол хувцс бол одоо тухайн үндэсний ингээд ямар хүн болохыг илэрхийлээд байх шиг байгаа юм те. Нэг юм тухайн өмсөж байгаа хувцснаас нь харахад за энэ бол одоо торгууд хүн байна. Энэ бол одоо халах хүн байна гэдэг юм уу. Ингээ хараад идэг. Тэгэхээр тэрний бас нэг уламжлалын юмнууд нь бас одоо ч гэсэн хадгалагдсаар явж байгаа юу? Энэ ер нь ямар байгаа вэ? Тэгээд би бас үе ярьжээ. Эзэнт гүрний үед Монгол хувцс одоо яаж явсан. За тэгээд дараа нь баг хаадын үед одоо үндсэндээ одоо маш их дайн самун 300 жил одоо энэ баг хаадын үеийг ярьдаг баг. Тэгэхээр энэ үед бол бид нар олон одоо жижиг угсаа гаргалаад тархаа болсон. За энэ үед бол бид нарын одоо тэр олон үндэстэн ясны хувцсууд бий болж өөрсдийнхөө амаг өөрсдийнхөө угсаа гаргалыг харуулах газрын мөнгө одоо газрын одоо ёс заншлыг хадгалсан өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн олон ястны одоо хувцсууд бий болж ирсэн. За эндээс одоо ойрын хувцс халахын түгэл мэдээд одоо яа дагаан барах гэдэг олон үндэсний яс. Өнөөдөр бид нар 16 үндэсний ясныг одоо бид хувцсыг төсөөлж одоо гаргаж ирж үндсэндээ тэр судалгааны үндэстээр гаргасан байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ уламжлалт хувцс одоо бидний одоо үндэсний хувцс гэж ярих нь бол Монголда олон одоо өнгө төрхийг харуулсан энэ сайхан уламжлалт хувцс маань одоо сүүлд багаатын үед дараа нь ингэж гарч ирсэн ийм одоо уламжлалт хувцсууд байгаа. Тэгэхээр одоо ингээд манай монголчуудын энэ хувцсны соёл дэлхийн одоо бусад оронтой харьцуулахад юугаараа онцлог байдаг вэ? За тэгэхээр мэдээж бид нар нүүдлийн соёл иргэншилтэй нүүдчдийн одоо нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Тэгэхээр бидний одоо хувцсны онцлог бол мэдээж бидний одоо өнөөдөр энд амьдарч байгаа цаг агаар байгалийн одоо цаг агаар за дээр нь эрхэлж байгаа мал аж ахуйтай холбоотойгоор бидний хувцсны одоо энэ бүх одоо юу маань Монгол нүүдчдийн одоо уран сэтгэмж оюун санааны гэр сэтгэлгээгээр одоо ингэж баяжиж одоо ингэж ирсэн. Бидний өөрсдийн одоо амьдрал ахуйд нь зохицсон ийм хувцсууд байдаг. Тэгэхээр энүүгээрээ бид нар гадныхаас бас ялгарх баг. За суурин иргэншилтэй ард түмний хувцас бол ялгарх баг. За дээр нь бид нар юу гэж хэлэх вэ гэхээр монголчууд ер нь маш их тийм бэлэгдэлтэй ард түмэн. За тэгээ нэг бас олон ярьдаг тийм ээ. Одоо монголчууд бэлэгдлээрээ монгол хүн бэлэгдлээрээ том бэлчингээрээ бэлчингээрээ заашдын бэлэг цаанаас амны бэлгээс ашдын цаан гэх юм ээ. Одоо маш их тийм бэлэгдэлтэй ард түмэн. Тэгээ энэ болгоныг бид нар хувцсандаа бэлэгдлүүдийг одоо маш сайн шингээж байдаг. За дээр нь бид нар төр ёсоо маш их хэрхэмлэгч дээлдэг ийм ард түмэн. За төр одоо үндэсний хувцас бид дандаа төрийн ёс үлдэж байгаа хэмжээнд одоо үздэг. За тэгээд одоо өөрийнхөө малгайг бол одоо төрөө бид нар тийм толгоон дээр тийм үндэ дээдлж явнаа гэж амдах төрийн малгай гэдэг тийм ээ. За дээлийг бид нар одоо живчих төрийн дээл. За бүсэг төрийн бүс төшиг төрийн гутал гэх мэтчилгээр бид бол одоо төрөө маш их хэрхэмлэж дээдлдэг ард түмэн байсан гэдэг энэ бидний хувцснаас харж болно. Бид нар одоо хүмүүгийн төр тусыг анхны төр тус байгуулсан улс гэж бид нар яриад одоо би хэлж байна 2230 жилийн эрх жил одоо наадмаар одоо бас ингээд олон одоо ардын хөслийн 100 жил гэдэг ингээд олон тэгш тоотой өдрүүдийг бид удахгүй эрх жилийн наадмаар тэмдэглэх гэж байна да. Тэгэхээр энэ гадны хувцас ялгарх ялгаа бол бид нар маш олон юмар хэлж болно. Энэ хувцас бидний энэ хувцас өөрөө бидний эрхэмлэл ухаарлал одоо байгаль одоо эрхлэлхийтэйгээ одоо яаж хандахтай ухаарлыг за тэгээд одоо энэ төрч ёсны уламжлал одоо төрөө хүндэтгэл
Яг тийм магадгүй өшөө бид нарийн сайн өвгдийн одоо тэр ухаан, Монгол ухаан, за Монгол өвгдийн маань бидэнд бүтээсэн одоо захиас их мэтлэнгээр Монгол дээлнээс бид нар маш олон одоо энэ дээлний одоо үүх түүхээс бид нар маш олон зүйлийг эндээс ухаарч мэдчих болно. Тэгэхээр бидний хувьд бол маш баялаг түүхтэй, маш тансаг одоо өнгө дизайнтай тийм ээ. Ийм одоо хувцас учраас бусад ардны хувцас одоо нэлээд ялгаатай гэж би хэлнэ. Нэг ийм юм байдаг тийм сонирхож асуувал бид нар нөгөө гэр бүл өрх бүлээс одоо аав нь хүүхдээ дэглэлдэг. Чинь би бол ээжийнхаа дээлийг үүлж аваад монголчууд нөгөө материалд одоо үг хөрөнгө нь дээл юм болов хамгийн дээдийн үг хөрөнгө Тэглүү яах одоо юм байна гэж би боддог байхгүй. Ээжийн сайлийн үнэр шингэсэн сайхан дээл аавын одоо нөгөө тамхины үнэр танил одоо сайхан үнэр шингэсэн дээл энэ дээл хувцс маань эргээд бид нар одоо тэр аав ээжийн үнэт зүйл болж байгаа шүү ингэж уламжлалт. Нэг энерги гэдэг нь бас хамт тэгэхээр бид нар одоо ярьдаг шүү монголчууд маань маш их бэлэг. За дээр нь одоо ингээд дард ухамсар монгол энерги гэж одоо сүлийг их ярьж байна. Энийг бид нар яаж одоо өөрсдөө шүтэж одоо өөрсдөө ухамсарлаж ойлгож байна тийм ээ. Тэр хэмжээгээр бид нарт одоо энэ маань дээл хувцас аав ээжийн дээл өвдийн дээл хувцас маань зүйл болдог. Тэгэхээр бид нар одоо сүүл үед одоо манай амьдралыг бас ийм байдгийг бид нар ингээд хүүхдүүдтэй ээж маань хийж өгсөн дээл. Тэгээд тэр дээлийг би хадгалаад өөрөөсөө хүүхдүүдтэй өсгөөд за тэгээд би өөрөө дээл хийж байгаа баримтыг одоо жоох багтан тийм баримтч тийм тэгвэл тэр маань эргээд ингээд хүүхдүүдийг дамжаад ингээд ирэх улам үнцэнтэй болж одоо жилээс одоо дараагийн үед очих өөрөө тасрахгүй төрийн дээл гэж одоо яагаад нэрлэх болсон юм бэ гэхээр бид нар Монголын эзэн гүрэн одоо маш мандан бадарч одоо хийн талыг эзэлж явах энэ үедээ бид нар дээлээ дэвжих төрийн дээл гэж одоо төрч ясны 9 хүндэтгэлийн нэгээр дээлээ уламжилж ингэж хүндэтгэж дээлж ирсэн. Тийм учраас одоо дээлээ бид нар дэвжих төрийн дээл гэж одоо хүндлэж эрхэмлэж дээлжсэн. За дээр нь бүтэх төрийн бүс гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо бүс маань одоо тэр хүний амин одоо сүнсийг хатгалж явдаг. За тэгээд одоо дээр нь хүний одоо хэмрийг бадраад хатгалж явдаг. За бүсээ бол бид нар одоо Чингис Тэмүүжин одоо Монгол улсаа байгуулсан хүүхдийн бүсээ тайлд барь өргөж одоо тангар өргөөд Монгол улсаа байгуулж ирсэн түүхтэй учраас ер нь одоо бүтэх төрийн бүс гэдэг маань эндээс уламжилж ирсэн баг жишээ тийм. Тэгэхээр бид нар төрөлт ёсоо төрөө ингэж их эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Энэ бүхний тундаа шингээсэн байдаг. Тийм учраас бидний бусдад гадныхаас нэлээ ялгагдах байна. Тэр учраас тийм одоо бас бид нар одоо анхны төр тусыг байгуулж ирсний хувьд бид нар одоо дээл хувцсандаа энэ төрөө одоо андаа мандан бадарч одоо ингэж энэ бүх одоо бэлэглийг дандаа шингээсэн. Тийм учраас бид нар одоо дээл хувцс маань маш одоо хөндлөж өмсөх хэрэгтэй ийм одоо нандин хувцс юм. Тэгэхээр ер нь бол яг тийм бил л дээ. Харж байхад миний амьдрал дээр ч гэсэн одоо жишээ нь би эмээ өвөө дээр өссөн хүүхэд гэхдээ эмээгээс маань үлдсэн бүс надаа одоо хүртэл байдаг. Тэгээ заримдаа ингээд нөгөө энэ газар чиг сэрүүхэн тэгээд нэг жоох юм юу байдаг штэ нөгөө чихтэй. Тэгээд заримдаа ингээд бүр жоох ингээд яагаад ирэнгүүт би эмээгийнхаа бүсийг бүсэлчдэг. Тэгэхээр миний бүр зүгээр болчдөг юм шиг санагддаг. Тэгэхээр яа харахгүй бид нар яг ингээд ээж аваас маань өглөөд ирдэг бүр үнтэй цэнтэй ингээд сэтгэл маань ойрхон заримдаа одоо яах вэ тэрийг ингээд олон жил хадгалж байгаа да заримдаа би гониглахаараа ч юм уу те уйлахаараа нөгөөхөө барайл энэ нүүрэн дээрээ тавьчихад уйлчдаг. Тэгэхээр би яагаад ч эмээтэй хамт байгаа юм шиг те намайг ингээд харж байгаа юм шиг мэдрэмж төрдөг тийм юм хүртэл миний амьдрал байдаг. Тэгэхээр яа харахгүй энэ нөгөө хүний амьдралтай бидний одоо уламжлалт энэ өв соёл маань яа харахгүй ингээд нөгөө холбоотой байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг үзэж байгаа манай монголчууд маань ч гэсэн аав ээжээсээ уламжилж ирсэн болон өөрснийхөө одоо тийм гоё энэ үндэсний хувцаараа гангарч те гадаа ингээд заримдаа бүр хувцас өмсө гадаа гудамжинд ингээд гараад алхмаар санагддаг. Нэг удаа надад нэг амьдрал маань юу тохиолдсон гэхээр
гэртээ байхдаа би Монгол юмаа бас их өмснө л дөө. Нэг дулаах юм чинь дээлээ өмссөн ингээд байдаг. Нэг удаа гадаа юмаа тохч байгаа чойжлогдсон өстой. Хаалгаа ягаад онгойч чадахгүй те. Тэгэхэд би тэр дулаан нөгөө түлхүүр манай хүн авчирдал тэр хооронд би тэр дулаан хувцастай гадаа хүүтэнд би байж чадчихсан. Гэвчлэнгийн тэгэл гой түүхүүд бас байна оо. Тэгээд бидний одоо дээл хувцс маань одоо хувцсны үргийг гүйцэтгэхээс гадна одоо үүдэнд хучих нүмерх тийм ээ. За тэр нь одоо бас гоёо гэдэг олон одоо үргийг гүйцэтгэдэг бидний үндэсний хувцс маань тэгэхээр яхаагүй одоо бас нандин үг гэж одоо хийж болноо. Тийм учраас одоо дээл хувцаа дэгжирхэж өмсөхөөс гадна бид нар Монгол дээл хувцсанд маань цаад нарийн бидний одоо бид нар хэллээ шүү дээ эрхэмлэлийг ухаарал за одоо монголчуудын одоо монгол ухаан өвдийн захиад энэ бүхэн маань дээлжсэн. Энийг бид нар одоо учир утгыг олж одоо бас өмсөж одоо энийг эрхэмлэж дээлж явах ёстой. Тийм учраас дээл хувцс гэдэг маань бидний одоо яхахгүй өв соёл. Тийм. Тэгэхээр одоо нөгөө энэ Монгол өв соёлда одоо энэ дээл маань бидний одоо уугуул уламжлалт хувцс юм шүү гэдгийг бас таниулах зорилгоор танаа хамт олон тий ЮНЕСКОгийн одоо тий тайзан дээр гараад тэрийг илэрхийлж бас их гоё тийм театрчилсан тоглолтыг хийсэн байсан. Тэр талаараа та яагаад энийг хийх одоо манай үзэгчдээс өгөө. За тэр 2016 сард бид нар ЮНЕСКОгийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ирина Бокодын урилгаар Монгол улс нүүдэлсэн дарга хэмжээнд бид нар 29 хүнтэй маш одоо өргөн бүрэлдэхүүнтэй ЮНЕСКОгийн тайзнаа тоглосон. Тэгэхээр энэний өмнө хүн одоо бас бид нар дээл хувцас алдах гэж байна гэсэн одоо бас нэлээд нэг хэсэг одоо тийм юу яриа байсан. Тэгээд одоо энэ урилгыг хүлээж аваад явхаас өөр аргагүй байсан. За тэр үед одоо 2012 оны 6 сард байсан. Тэгээд бид нар 29 хүний бүлгүүд одоо өөрсдийнхөө хувийн зардаар явж исэн. Тийм. Явахгүй одоо ийм том арга хэмжээ тэрээр бид нар явахгүй болов тийм. Одоо болохгүй байх тийм л үе байсан гэж би өөрөө тэгж тухайн үедээ боддгийн. Тэгэхээр энэ үед маань одоо бас төр засгийн дэмжлэгч бас таарсан байсан. Одоо энэ үед яг сонгуулийн эд үе бас 12 оны сонгуул байсан. Тэгэхээр бид нар дээл хувцас очиж үнэхээр одоо тэр театрчсан тоглолтоор Монгол түүхэн ямар үеүүдийг дамжиж ирсэн гэдгийг одоо маш өргөж театрчилсан одоо байдлаар за тэгээд нүүрэн гэсэн одоо холбоосууд нь дандаа бидний одоо соёлын бие даусгууд морин хуу бие биелгээ уралт тийм ээ уртын дуу гэдэг энэ бүх холбоосоор ингэж хийж Монгол хувцсны үүхтүх хэдий үеэс хэдий хүртэл яаж явсан бэ гэдгийг энэ үүхтүхийг театрчилсан аргаар харж чадсан. Энэ маань одоо маш ЮНЕСКОгийн экспертүүдийн хувьд тийм одоо байж байгаа монголчуудын хувьд гэсэн одоо маш тийм сайхан үйл явдал болсон. Тэр үед одоо Парис за одоо тэнд байдаг монголчууд маань гадныхан хүрт маш өндөр хэмжээнд биднийг хүлээж авч дээл хувцаа бахархах тийм одоо сайхан сэтгэлийг тэр үед бид нар явж байхдаа өөрөө ирэхгүй харж ирсэн. Тэрийг үзээдасан тэр ямар гоё юм болсон юм бэ гэж бодож ирсэн. Тэгээ ер нь таны хамт олонны зүгээс бас их олон зүйлүүдийг санаачилж хийдэг юм байдаг шүү дээ. Нөгөө нэг дээлтэй Монгол гэж одоо гадныхын зорж иж үздэг болсон байлээ тий. Тэрийг одоо хэр удаан олон жил зохиож байна уу танаа? За бид нар нэг их Монгол 800-д 2006 онд болсон тийм. Тэгэхээр энэ одоо ойгоор бид нар стадионд одоо наадмын нээлтэнд 150 хүнтэй одоо үндэсний хувцсны парадыг өөрсдийнхөө өрсөлдөд бид нар одоо наадмаар хийсэн. Тэгэхээр тэр үед бол одоо бол өөр болсон баг. Үед бол одоо 150 хувцс ич бүрэн одоо ингэж наадмын нээлтээр ингэж парад гарна гэдэг бол энэ бол тухайн үед бол одоо маш тийм ховор байсан. Тэгэхээр бид нар дээл хувцс бүгдийг одоо ич бүрэн одоо бэлдсэн байсан. За энэ одоо үйл ажиллагааныхаа үндсэн дээр бид нар 2007 онд Сүбатрийн талбайд
одоо Дээлтэй Монгол арга хэмжээгээ нийслэлийн аялал жуулчлалын газарт хүсэл тавиад одоо энэ Дээлтэй Монгол ийм одоо арга хэмжээг зохион байгуулахаар бид нар хүсэл тавьж хамтарч зохион байгуулсан. Тэгэхээр бидний санаа бол Дээлтэй Монгол дээл хугацаа гадны жуулчдад таниулах, өөрөөр аялал жуулчлалын брэнд болох ийм одоо зорилгоор зохион байгуулж 150 хүнтэй одоо бидний урдны 2006 онд хийсэн тэр хугацаудаараа бид нар одоо жагсаж парад болгож ингэж хэлсэн. Тэгэхээр энэ Дээлтэй Монгол арга хэмжээ маань өнөөдөр их өргөн дэлгэр хэмжээнд хийгддэг болсон. Маш олон хүмүүс оролцдог болсон. Хин дээл хийж өмсөж явдаг. Одоо Монголчууд маань маш их тийм Утаяа хүлээж энэ хүргэн дэлгэр бол одоо хөдөө орнотгаас ирж ийн өөр Монгол бурядаас одоо бүр оролцъё гэж гэр бүлээрээ тий маш өргөн дэлгэр болсон. За тэгээд өнгөрсөн жил одоо бид нар хийж чадаагүй энэ коронавигийн улмаас тийм ээ. За тэрний өмнөх жилийг би одоо яг ингээд хараад яаж хахад талбай дээр 90% одоо тоо статистик тоо гаргаж ирж байсан одоо энэ зохион байгуулагчдын зүгээс. Тэгэхээр энэ бол бидний одоо анх энэ Дээлтэй Монгол арга хэмжээг ямар хэмжээнд хийх вэ зорьсон зорилго маань үндсэндээ би биелээ. Тэгэхээр гадныхан энэ арга хэмжээг үзэх гэж энэ Дээлтэй Монгол энэ наадам олон жил ингээд тогтвортой ингээд яваад ирэхээр энэ маань өөрийн эрх ивент бол чинийг үзэх гэсэн журчин одоо их хэрдэг болсон байна лээ. Өнгөрсөн жил бид нар одоо энэ сая наадмаар бид нар хийчихсэнгүй коронавигийн улмаас. Гэхдээ бид нар энд бас одоо энэ үеэр эдгээр коронатай байгаа ч гэсэн дэлхийн тар захлын одоо энэ цар тахлын монголчууд ковидын эсрэг гэд бид нар бас масктай үндэсний хувцастай одоо зураг авалт зайн жижигхэн одоо сток клипүүдийг хийсэн. Энэ маань одоо бас нэгэн хүмүүст хүрсэн тийм одоо бас арга хэмжээ болж чадсан гэж. За тэгээд өнгөрсөн жил засгийн газраас энэ одоо Дээлтэй Монгол энэ арга хэмжээг бас нэгэн дэмжиж ер нь одоо монголчуудын үндэсний анх өв соёл гэдэг утгаар нь үндэсний хувцсны өдөртэй болсон. Энэ би одоо засгийн газраас одоо боловсрол соёл шинжилгээ тухайн боловсрол соёл шинжилгээний яамд маш их талархаж байдаг. Яагаад гэвэл бид одоо үндэсний хувцсны өдөртэй болно гэдэг маань тэр өдөр маань 7 сарын 9 буюу одоо энэ Дээлтэй Монголын зохион байгуулалт өдөр болж байгаагаараа одоо бид бүхэн дээл хугацаа өмсөх түгээн дэлгэрүүлэх энийг бид гадныхан таниулах одоо маш сайхан одоо урам өгсөн ийм арга хэмжээ болж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр дараа жилээс энэ одоо корона өнгөрөөд бас одоо тайван болсон үед бид нар дээл хувцсныхаа энэ наадмыг хийх ийм ажлуудыг бас дараа дараагийн ажлуудыг өнөөдөр төлөвлөж байна. Тэгэхээр дэлхийн үндэс болон бүрт бас энэ өдрөө хамтраад бас тэмдэглэж болох нэ 7 сарын Монгол дэйлээ өмсөв үндэсний хувцсны өдөр тийм Дээлтэй Монгол одоо өдөр гэдэг энэ маань 7 сарын 9-нд өөрөөр хэлбэл наадмын өмнөх баг наадам болж одоо явж байхад маш баяртай байгаа. Тийм энийг бас гадаад монголчуудаа бас тийм бас хийхийг хүсэж байна. Ямар гоё ийм өдөртэй болсон юм байна. Нэрэл яа харга байхгүй одоо Монгол хувцас маань бас их гоё юм да. Бас ингээд гадны улсуудад зохион байгуулагдж байгаа уралдаан тэмцээнүүдэд ингээд нөгөө хувцсаар оролцдог юм билээ шүү дээ. Тэгээ бас нэлээд хөөрхөн гран при дээр шагнал авсан байх юм билээ. Тэр ямар улсуудад тийм уралдаан тэмцээнд орж ив? За бид нар одоо ингээд харахад монголчууд бид нар Монгол дээл хувцас сурчлах ажлаар олон газар явсан байх юм байна лээ. Тэгэхээр бид нар дэлхийн нэг үндсэндээ бол тариад газраар бид нар дээл сурчлах ажлаар явсан. За одоо энд бид нар Оросын холбооны улсын одоо Москва, Иркутск, за Японы Осака, Нагая, Германы одоо Берлин, Штутгарт, Фрайбург, Австрийн Вен, Тайваны Тайпай, за тэгээд одоо хэдтэй Бээжин, Хукот, Францын Париж гэдэг одоо ЮНЕСКО, за одоо Америкийн Нью-Йоркт Нүүбийн одоо байранд, Вашингтон, Чикаго, Солонгосын Сеулд, Турк, Стамбул, Анкара, Скишхир
Индонезийн Сурабая, Жакарт, Италийн Милан, одоо Болгарын Софи, Багнат. За ингээд энэ мэтлэн Казахстаны Тараз, одоо Узбекистаны Ташкент, Маргелон, Швейцарын Цюрих хүртэл бид нар явсан. За хамгийн сүүлд бид нар өнгөрсөн 2019 оны 3 сард Сауди Араби дэлхийн нүүдэлчдийн ангатгой их наадамд бид одоо бас оролцож, урилгаар оролцож 100 гаруй орон орсон энэ одоо том арга хэмжээнд бидний одоо үндэсний хувцас маань одоо Etna Fashion гэсэн одоо ийм Grand Prix шагналыг авсан. Тэгэхээр энэ наадамд ерөөсөд 6 одоо Grand Prix байсан. Тэрнээс одоо манай уртын дуу, манай дуучин цогцоохон Etna хийчээр Grand Prix бид нар Монгол хуцаараа Etna Fashion гэсэн одоо энэ номинацаар Grand Prix авчихсан. Тэгэхээр энэ бол бидний одоо хамгийн гол нь бидний сайных биш тийм. Бидний Монгол хувцсны үнэхээр энэ одоо тансаг Монгол үндэсний хувцсны Тийм байна. Өргөмжилж байгаа юм том өргөмжлөл юм л да. Тийм. Тэгэхээр бид нар явж байсан да. Тэгэд орсон одоо уралдаан тэмцээнд ороход бид нар том шагнал авдаг. Одоо энэ Гранд Прix авчихсан. Тэр одоо 2005 онд анх бид нар одоо Брядад дэлхийн монголчуудын одоо Монгол туурхны торгон зам гэдэг том арга хэмжээ бид нар зохион байгуулсан. За энд бид нар үндэсний хувцас маань бас Гранд Прix. За дээр нь одоо манай мисс Ахмад Антгоо гэдэг одоо сайхан охин байдаг. Энэ маань одоо аюул жуулчдын мисс шалруулах одоо Африкийн Танзанд улсын арга хэмжээс бидний хат эхнэрийн дийл маань шагналыг бас авчихсан. За тэгээд ер нь орсон газар болгонд үндсэндээ одоо уралдаан тэмцээнд бол одоо дээр хувцас нь үнэхээр одоо тансаг учраас энэ одоо шагналыг үнэхээр авдаг юм. За бас 2007 онд Орсын албаны улсын Москвад Дум энэ Etna Rata гэж одоо олон улсын наадамд бас одоо манай үндэсний хувцсууд маань Grand Prix авч бас одоо бас баярламаар одоо ийм сайхан үйл явдлууд болж байсан. За энэ бичлэнгээр бид нар ер нь уралдаан тэмцээнд бол бидний дээл хувцас тэр тансаг гэдэг учраас хамгийн том шагналыг авч чаддаг юм аа. Тэгээд бид нар яах хасаар гоё дээл хуцаараа. Тийм байна. Бид нар амьдрал ахуйдаа хэрэглэх тэр нөгөө нөхцөлийн бүрдүүлж яагаад байгалийн үнцэн тий. Тэр 90-ад оноос хойш өдийг хүртэл тий. Бид нар ингээд ахуйдаа хэрэглэж чадахгүй байх юм бол өв соёл байгаа тэрийг ингээд дахин шүтээ суух нэг ондоо тийм ээ. Энийг хэрэглээд нэтгүүлээд тэр хөтөлбөр дэлхийн хэмжээнд тий Гран Пригнуудыг авна гэдэг чинь орчин үеийн хэлбэрт хослуудад соёлтойгоо хослон байдлаар хөлж байгаа гэдгээр үнцэн гарч ирж байгаа юм. Яг бидний одоо хийж байгаа ажил олон түмэнд бас нэлээд өргөдөл өрхөвдөг. За бид нар бол бас ер нь одоо олон түмэнд ажиллаа түгээх одоо хүргэх журмаар бас олон ажлууд хийж ирсэн. Тэгэхээр одоо залуу зэрэг цогтой бүгчүүдийн одоо хамтраад бүгчүүдтэй хамтраад бас одоо энэ бүхний өргөөнд 3-4 удаа Монгол дээлний баярыг тэгэхээр Монгол дээл хуцаа маш одоо эрхэмдэж хөндлөж дээдлж өмсдөг хүмүүс маань бүгчүүд тэдгэртэйгээ Монгол дээлний баярыг бид нар 3 удаа одоо зохион байгуулж байлаа. За дээр нь бас Монгол хурим бид нар хурмаа хийхдээ Монгол дээл хуцаатайгаа хурмаа хийж байгаа нь бас одоо зөв юм аа. Энийг одоо бас яасан одоо урайлах маягаар одоо бид нар бас гэрэл хөслийн ордонд бас 3 удаа бас Монгол хурим гэдэг одоо энэ хэмжээ байгуулж байна. За бас одоо дээр нь монголоор гоёцгой гэдэг одоо Монголын залуучуудын холбоотой хамтраад бас 2-3 удаа одоо маш сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ бол биднэрт одоо нийгэмд хандаж одоо монголчуудаа хандаж залуучуудаа хандаж дээлээ одоо өргөн дэлгэр өмсөх одоо энэ санаад одоо за энэ тал дээр одоо бас одоо мэргэжлэгт байгууллагуудаа уриалах энэ чиглэлээр бидний хийсэн ажлаас хүмүүс нэлийн хүрдэг бахаа. Залуу бүтээлчтэй нэлийн дэмжих зорилгоор тэдний бүтээлийг театрчсан хэлбэрээр тавих гэдэг одоо бас шинэлэг ажил бол одоо театр мода гэдэг арга хэмжээг бид 2007 онд одоо манай залуу дизайнер одоо Баяр цуглын Ижи бурхад 2009 онд одоо залуу дизайнер болон
Ижип үлэмжийн чанар. За сүүлд одоо 2019 онд Зануусрын музейд залуу хэлж Инхбаатарын Тара хэмээн гэдэг. Энэ хүмүүс залуучуудаа бас дараагийн одоо залуу үеэ бас одоо сурчлах, тэднийхээ уран бүтээлийг дэмжих, тэдэнд бас одоо шинэ сэтэл санаа одоо нөхцөлтэй холбоотой байж болох одоо бас уран сэтгэмжийн одоо бас театрчилсан ийм одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулахад бас нэлийн хүү оролцож ирсэн гэдэг. Тэгэхээр ер нь бол бас залуу хүмүүсээ дэмжиж ингээд энэ гоё сайхан үйл ажиллагаануудыг хийж байгаа нь үнэхээр бахархалтай юм аа. Тэгээ ер нь цаашдаа бол энэ Монгол хувцасны соёл те яг энэ уламжлалаа хадгалангаа ингээд арай жоохон боломжгүй болоод хөгжин гэдэг дээр таны баримтж явдаг юм уу, бодож явдаг зүйл юу байдаг вэ? Яаж одоо энэ цаашдаа ямар төвшөнд хөгжих вэ? За тэгэхээр бид нар өнөөдөр одоо маш олон урлаач дизайнерууд, залуу дизайнерууд гарсан. Одоо анх бидний байх үеийг одоо харьцуулахад өнөөдөр маш олон залуу дизайнерууд гарч ирсэн. Одоо энийг та нар бас мэдж байгаа. Бид бол зөвхөн өөрсдөө урлаад байхаас гадна тэдэнд чинь цагаас зүйлүүд ер нь нийгэм хандсан ажлыг одоо илүү одоо төлөв хийдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр тэд нартай одоо залуу дизайнеруудад хандаж өгчлөхөөр бид нар өөрсдийнхөө хувцсны одоо энэ үүх түүхийг энэ талаарх мэдлэгийг олгохын тулд өөрсдийнхөө ном бүтээлийг нэлээд гаргаж ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ уламжлалыг хадгалсан шинжилгээ хувцсны одоо энэ загварт одоо шинжилгээ хийхэд мэдээж бид нар уламжлалаа хадгалсан байх ёстой. Тэгэхээр энийг бол Монгол дизайнерууд бид нар өөрсдийнхөө үг түүх тэр одоо дээл хувцсныхаа түүхийг сайн мэдчихэж энэ одоо шинжилгээг хийн. Тэгэхээр хэрвээ бид энэ одоо хуцаа мэдэхгүй бол одоо зүгээр санаанд зоргоор одоо янз янзын хэлбэр дүрс оруулах бидний одоо нөгөө хувцсны язгуур одоо шин чанар маань алдагдсан шүү дээ. Тэгэхээр одоо бид нар залуу уран бүтээлчтэй гарын авлага болох одоо энэ Монгол хувцсны талаарх мэдээлэл бид нар Монгол хувцсны нууц товчоо Монгол хувцс гэсэн энэ одоо тавмал номнуудыг байнга одоо шинжилж өөрсдийнхөө хэмжээнд гаргаж байгаа. Энийг одоо бид нар бас дээр нь одоо бид нар өөрсдөө зөвхөн номоос гадна одоо эрхчил бид нар бас энэ кино хийж байна. Тэгэхээр энэ киногоо бид нар бас 16.30 гаруй газруудаар одоо бид нарын дээл хувцсны одоо өв соёлыг одоо хадгалж байгаа музей болгон газар явж энэ одоо ажлуудаа зөвлөсөн баримтуудаа нэгтгэж Монгол хувцсны нууц товчоо гэсэн баримт киногоо бас гаргахаар ажиллаж байна. Тэгэхээр энэ бид нар түрүү эрхчлийн 7 сарын 9-нд одоо тэгш тоотой өдрүүд болж байгаа. Энд зориулаад бид нар энэ өдрөнд өглөө нь одоо Дээлтэй Монгол өдөр нь одоо Монгол хувцсны нууц товчоо тоглолтоо киногоо оройн одоо Монгол хувцсны нууц товчоо энэ одоо бас өг түүхээ харуулсан театрчлсан тоглолтоо тавих одоо ийм ажиллаж байна. Ямар гоё юм бэ? Гоё. Эргэжил тэрийг үзэх юм байна. Ирээрээ. За тэгээд бид нар бас Монгол төвхний хувцсны холбоо гэж бид нар 2005 онд зохион байгуулсан. Шинэ одоо өөрсдөөс нь ашиглаж энийг Монгол төвхөөр хамтарч энэ одоо холбоо байгуулсан. Тэгэхээр энэ холбооны хүрээнд бид нар өнөөдөр гал голомтонд амьдарч байгаа монголчууд. Тэгэхээр бид нар тэр Тува, Буря, Дүүр Монгол бид нар өөрсдийнхөө энэ одоо дээл хувцсны соёлыг таниулах. Энэ чиглэлд бид нар бас одоо сүүлийн одоо 2-3 жилдээ хийж амжсангүй. Тэрнээс өмнөх одоо үед 8 удаагийн эзэмшилгээний хурлыг бид нар хамтарч зохион байгуулсан байдаг. Тэгэхээр энэ хурлаар бид нар ер нь одоо зөвхөн загварын тоглолтоос гадна хамтарсан загварын тоглолтоос гадна бид нар ийм одоо эзэмшилгээний хурал хийж. Тэгэхээр бид энэ өөрсдийнхөө өв соёл, дээл хувцсныхаа өв соёлыг тэднэрт таниулах тийм ээ. Тэд маань ирж биднээс одоо сурчлага сурах. Өөрсдийнхөө зарим одоо жишээ нь таньгүй тумаа өөрсдийнхөө үндэсний хувцсныг одоо яг ямар байсан одоо энэ юу төрлийн одоо мэдээлэл маш хурдан. Одоо сүүлийн үед маш сайн хийж байна бид нар. Өөрсдийнхөө бид нар шиг тийм ээ.
Бидний түүхчдээс хамаатай олон санамсаргүйгээр энэ хоёр том гүвний засвар ингээд мартагдсан үе биднэрт байсан. Эргээд бид нар сэргэж одоо энэ өөрсдийнхөө хүүхдүүдийг судалж байгаатай одоо туваа буяа халимг туваа энтерт бол одоо бас эргээд өөрсдийнхөө тэр өөрсдөө энэ ажил бол маш эрчимтэй явагдаж байна. Тэгэхээр энийг бид нар энэ галгах голомтод байгаа монголчууд бид өөрсдөө хийж тэднэртээ үлгэрдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бид нар одоо жишээ нь гайхамшигт Монгол хурц гэдэг одоо хүчний фестиваль дээр нэвтрэмжлэгээний хуралдаагаар за дээр нь одоо бид нар хувийн одоо бас жоохон музей байгуулж энийгээ бид нар тэднийгээ ирэхэд одоо тэднийгээ таниулах, үзүүлэх. Тэд нар маань биднээс бас үлгэр дуурайл авч одоо өөрсдийнхөө одоо орон нутгатаа энийг одоо үйл ажиллагааг одоо явуулах зэргээр одоо ийм ажлуудыг бид нар Монгол туртны дэлхийн Монгол туртны хувьцын холбоо хийдэг юм аа. Ямар сайхан гоё ажлуудыг хийж байгаа юм бэ. Тэгэхээр ер нь одоо ийм сайхан ажлуудыг санаачилж хийж байгаагийн үр дүнд энгийн жирийн иргэд бид ч гэсэн одоо хувцсандраа ер нь зөв өмсөх хэрэгтэй байна гэдэг тийм юмнуудыг мэдэж авч байна л да. Ер нь тэгээд энэ хувь хүнийхээ зүгээс те бид бүхэн одоо жишээлбэл энэ Монгол өв уламжлалаа цааш нь уламжлан үлдээхэд ер нь яаж хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж ястаа байт юм бол яг таны бодож явдаг зүйл юу байдаг бол бид нар бол бас нэг хэрэглэхэд л үзэл байгаа буруу зөв одоо хэрэглэх сайн зээл хуцаас чамс хэрэгтэй. Бид өмсөх тийм. Дэлхийд бид нар одоо Монгол хувцасаар бид нар дэлхийд танигддаг байна. Жишээл одоо Японууд киноно тийм. Солонгосууд хамбук төвд харий гэдэг. Энэ өөртөө маш сайн хэрэгэлдэг учраас энэ одоо хүмүүс тэрүүгээр хувцаар нь таньж мэддэг. Бид нар яг Монгол өөрсдөө ингэж таниулах ажлыг хийж болохгүй гэж. Тийм ээ. Тэгэхээр би одоо бас түрүү хэлж байна. Энэ бид нар зүгээр дээл хувцсыг зүгээр одоо нэг утга учиргүй одоо нэг зүгээр одоо дэгжирхэг биш тийм ээ. Энэ агуулга энэ цаана бидний Монгол сэтгэлгээ нүүдгчдийн тэр одоо ухаан, ачиг ухаан тийм маш олон юм энэ одоо байж байдаг. Түрүү одоо тийм ээ төрчөөс гэдэг эрхэм гэдэг. Тэгэхээр энийг бид нар хүүхдүүдтэй бид нар өөрсдөө Монгол бахархал Монгол одоо өв соёлоороо бид нар бахарах энийгээ бид нар үүдээ бид нар өөрсдөө сайн баяр ёслол одоо түүхэн үйл явдлуудаар дээл уцаа сайн өсөж явах хэрэгтэй. Би одоо өнгөрсөн жил Варшавт Монгол судлалын одоо Варшавын их сургуулийн Монгол судлалын тангинд бас залуу судлаач Монгол судлаачтай бас нэг уулзалтыг дараа нь одоо амьдарч байгаа монголчуудтайгаа бас уулзч яриа хийсэн. Тэд нар маш одоо бас хүний нутагт амьдарч байгаа гэдэг бид хүний нутагт би өөрөө тэр яг одоо тэгж бас 10 жил хүний нутагт амьдарч ирсэн. Тэгж амьдарч явах үед бид юм бүхэн өөрсдийнхөө үнэт эрднийг тэр үед аюулсаа ойлгодог. Нутагтаа байвал одоо хажууд нь байгаа учраас тэр олон одоо тэр гоё сайхан юмч толгой эргээд өөрсдийгөө мэдэх үед бас байдаг. Хүний нутагт сууж байхад энийг илүү одоо тод томроо харж чаддаг. Тэгэхээр Варшавт байсан монголчууд заримнуудаа хэлжсэн одоо энэ үнэхээр бид нар дээл хувц гэдгийг одоо маш сайн өмсөж өр хүүхдүүдэд өмсөж юм байна. Тэгэхээр одоо бидний хүүхдүүд энийг өмсөхөөсөө зарим нь ичдэг гэж ярьж. Тэгэхээр энийг ичдэг гэдэг маань би хэдийд байсныг та нарт ярьсан шүү дээ. Оюутан байхгүй тийм. Одоо баг монгол гэж хэлэхээсээ ичдэг тийм үү? Яагаад бид одоо бахарх тэр одоо үн цэнтэй өөрсдөө мэддэггүй байсан учраас гадны соёл дагаж хушуур өөрсдийнхөө үн цэнийг мэдрэхгүй. Тэгэхээр өнөөдөр монгол хүн бид нар одоо дэндүү цөөхөл гинэ. Тэр соёл түүхийг маш сайн мэддэг. Энийгээ бид нар хойч үр хүүхдүүдэд уламжилж одоо өвлүүлж монгол хүн болгоны үүрэг гэж би боддог юм. Тэгэхээр энэ үүргийг бид нар ялангуяа гадаадд суугаа одоо монголчууд маань үр хүүхдүүдтэй чи монгол хүн шүү, би монгол хүн шүү гэдэг тэр одоо төлөвшлийг бид бий болгох хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм учраас бид нар өөрсдөө сайн өмсөх хэрэгтэй, ичж болохгүй. Халтайгаар өмсөж байгаа юм. Би бол хэлбэрийн 3 жил ерөөсөө юм орчин үеийн хувцас аваагүй. 10 дээлтэй болсон. Анх өмсөд хүмүүс шорт байсан. Бод өмсөдсөн чинь ганцхан бор дээлтэй юм уу гэж бодчихсон. Ганц дээлт орчдөг шүү дээ. Одоо өмсөд одоо 10 дээлт орчихсон. Тэгэхээр нөгөө ингэж хүүхдүүдтэй одоо жишээ бид өдөр насны хүүхдтэй байлаа гэхэд өөрөө өмсөд харуулаад захаар аяанда нөгөө хүүхд чинь үлгэрлээд за би ер нь өмсгөл энийг одоо
тусгай арга хэмжээнд ч гэдэг юм маш их хүндэтгэлтэй үед ямар ч байсан өмсдөг юм байна гэдэг юмыг тархинд нь суулгах хэрэгтэй юм шиг байна. Яг бид нар өөрсдөө энэ үг соёл түүхээ ингэж хадгалж хамгаалж уламжлуулж явахгүй бол одоо энэ яарчлалын үг тийм ээ. Бид нар л одоо ингэ хамгаалж ондоошж одоо өөрсдийнхөө үг соёлоор бахархаж явахгүй бол одоо сая бид нар эмгэн хэлбэрийг мэдчихэж одоо Монгол хичгээ одоо өр монголчууд одоо хэрэгж чадхаа болж байна гэж. Гэтэл бид нар өнөөдөр монголчууд монгол бичгээ хэр мэдчихэж байгаа гэдэг. Бид нар бас тахаа тийм. Яг үнэ хэрэгтэй бид нар нэг нэрээ бичих үсгэлж уншиж чадчихна уу хэмжээнд байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх өв соёлын бүх чинь энэ даяарчлалын үед устж алга болно гэж ерөөсөө Монголын тусгай татналдаг хэвчээ шинж. Магадгүй бид нар хүн болгоо энэ дээр бид нар хүчин зүтгэх хэрэгтэй гэж бодож байна. Хүн бүрийн тийм учраас бидний одоо миний чадах манай хамт олонны хийж чадах ажил бол бид нар өнөөдөр энэ Монгол хуудсынхаа судалгаа энэ одоо энийгээ түгээн дэлгэрүүл энэ хийх ажил бидний эрхэм үүрэг гэж бодож одоо энэ компанийнхаа үйл ажиллагааг эрхэмлэж ямар сайхан юм. Тэгээ одоо үнэхээр яах арга байхгүй энэ чинь Монгол хувцсыг хийн тэгээд тэрийг судалж ээж судалгаатай хийн дахиад тэрийг өшөө энэ олон арга хэмжээнүүдэд оролцож таниулна. Тэгээ энэ зүгээр арга хэмжээнээс гадна энгийн жирийн ард иргэд бидний өдөр тутмын хэрэглээ болоход хүртэл ийм сайхан тэг зориулж үйлийг хийж энэ олон хөдөлмөрийн үр дүнд энэ сайхан соёл маань ингэж танигдж өдий дайны хэрэглээ бод чадсан би үнэхээр баярлж байна танд. Тэгээ ингээд одоо зүйлүүд манай одоо урчууд зүйлүүд олон сайхан одоо урчууд бас энэ дээр хийдэг болсон монголчууд өөрсдөө маш өргөн дэлгүүр өмсдөг болсон. Тэгэхээр цагаан сар наадмаар баг зээл өмсөг хүн баг муухай харагдахад тийм болж байна. Бид нарын одоо бас үндэсний тэр үзэлсэрэгтэй холбоотой үндэснийхээ хувцсыг энэ мэдээж нүүр соёлоо эрхэмлээд үүсгэх энэ бол бас өргөн дэлгэр болж байна. Би одоо хэлсэн шиг оюутан байх үед одоо тийм ээ ирсэн үед одоо малчтын хэмжээнд хүртэл дээр хувцс маань орж ирсэн бол өнөөдөр бид нар энэ одоо дээл хувцс бидний гоёо одоо хэмлэж дэвтэлж үздэг хувцс болж байгаа маань бас цаашаатай. За тэгээд бидний ярилцлага үнэхээр сайхан болж байна. Тэгээ одоо ерөнхийдөө бол бид хэд бас овоо хөөрхөн зүйлүүдийг ярьлаа гэж бодож байна. Тэгээ ярилцлагынхаа төгсгөл сувд гихчийг гадаадд суугаа монголчууд болон Монголдо амьдарч байгаа монголчуудад зориулаад бас хэлэх үг байвал уриалаад хэлэх үг байвал хэлээд энэ удаагийнхаа дугаарыг жаргаж өгнө үү гэж хүсэж байна. За би гадаадд суугаа монголчуудаа одоо тэд маань эх орноосоо хол тийм ээ байгаа ч гэсэн хэдийгээр эх орноосоо хол байгаа ч гэсэн одоо эх орнотойгоо сэтгэл зүрх нэг байдаг. Ер нь Монгол хүний шин чанар байдаг шалгуур шин чанар. Хизээч хүний нутаг үлдэн гэсэн бодол байдаг. Энэ шингэн гэж үзэл байдаггүй. Тодорхой зорилготой өв хүүхдийн одоо ингэж дандаа тодорхой зорилготой тэрнийгээ биелүүлсэн дандаа Монголд очино. Тэгээ эх орнотойгоо маш их тийм эргэж зүрхнээс уялдаа байдаг. Тэгэхээр бид нар эргээд ирэхэд үр хүүхдүүд бол Монгол хэвээрээ байгаарай. Үр хүүхдээ одоо Монгол байлгаараа өөрсдөө эндээ үлгэрлээрээ. За тэгээд танаа энэ сайхан лайвч гэсэн тийм Монголоор яг Монгол энэ одоо бас л одоо бид нар соёлоо түгээж байгаа монголчууд Монгол соёл өв соёлыг одоо хадгалж хамгаалж уламжлуулах маш үнэтэй хөл нэмэр энэ одоо сайхан мэдрүүлэг байна гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхний ажил бас өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ Монгол гадаад суугаа монголчуудаа өөрсдийнхөө зорилго өөрсдийнхөө үүргээ биелүүлээд үр хүүхдээ одоо сайхан боловсралтай болгоод эргээд Монголдо маш одоо өндөр боловсралтай сайхан одоо иргэд ирж Монгол улсаа хөгжүүлэх нэмрээ оруулнаа гэдэгт итгэж байна. Тэгээ та бүхэн баярлалаа. Ерөөлөөр болгээ. Тэгээ энэ удаагийн дугаард урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн цаг заваа зориулж өөрийнхөө үнэтэй судалгаануудаас биднэрт зориулж ярьж гисэн танд чит сэтгэлээсээ талархаж байгааг нь хүлээн авна уу. Ингээ үзэгч олныхаа өмнөөс бас баярлалаа гэдэг сэтгэлийнхаа билээ. Одоо тэгээ танд баярлалаа. За. Тэгээд бас бяцхан юм бэлэг бас өгдөг байгаа. За. Энэ болохоор нүүдлийн соёлын боловсрал гэдэг бас хүүхдүүдэд зориулсан гадаад амьдарч байгаа монголчуудын хүүхдүүд мань зундаа ирж
нүүдлийн цусланд суралцдаг байгаа. Тэгээд энэ одоо цуслангийнхаа талаарх надад энэ номыг бас бэлгэлж байна. За маш их баярлалаа. За таяасаа маш их баярлалаа. Одоо намайг бас энэ сайхан одоо нэвтрүүлэгтээ оруулж, сайдаа оруулж бидний үйл ажиллагааг одоо таниулж, дээл утасынхаа соёлыг таниулахад одоо таниулахаар оруулсан маш их баярлж байгаагаа бас дахин илэрхийлье. За.